Сайн байцгаана уу? Монголын хөгжил судлалын төв, бизнесийн амжилтын түлхүүр болон санхүү эдийн засгийн дэд сургуулийн хамтарсан аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоодын чадвар бэхжүүлэх төслийн хүрээнд хэрэгжиж буй онлайн сургалтын 4-р хичээлийг та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Абакс багуудын чадвар бэхжүүлэх зайн сургалт явуулах саналыг дэмжин санхүүгийн тусалцаа үзүүлж байгаа Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн хамт олон талархлаа илэрхийлье. Мөн түүнчлэн 3 дугаар хичээлийн ялагч болсон ялагчийн бие даалтын ажлыг та бүхэнд илгээж, өөрийн бие даалтын ажлуудтай харьцуулан дүгнэлт хийснээр бие даалтын ажлаа сайжруулах боломжийг бүрдүүлсэн гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд энэ удаагийн хичээлийг эхлэхийн өмнө та онлайн мэдлэг олгох аудио хичээлийг сонссон эсгээ дахин нэг нягтлахыг хүсье. Энэ удаагийн хичээл буюу 4-р хичээлээр бид төрийн бас байгууллагын стратегийн менежмент түүн дотроо засаглалын асуудлыг тухайлан авч үзэх болно. Энэхүү хичээлээр байгууллагын засаглалын тухай ойлголт, засаглалын үзэл баримтлал зарчмын талаарх мэдлэг чадварыг эзэмших, байгууллагынхаа засаглалын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, цаашид үйл ажиллагаанд засаглалын зарчмыг хэрэгжүүлж, ажиллах мэдлэг ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байгаа юм. Ингийн тулд юуны өмнө засаглал гэж юу вэ гэдгийг тодорхойлж үзье. Төрийн бас байгууллага өөрийн гэсэн дотоод дүрм журмтай. Түүнийхээ дагуу одоо үйл ажиллагаагаа явуулахыг. Мөн тэгтээ нэг хүнийх биш, хэсэг одоо хамтрагч, харилцсан одоо биеийн ойлголцох тийм хүмүүсийн хүрээнийхээ засаглал гэх баг. Засаглал гэхээр яг төрийн засаглал нь бол одоо миний яг одоо энэ төрийн юугаар ойлголтоор бол засаглал гэдэг нь одоо малчид бас нэг удирдах зөвлөл. Байгууллагын үйл ажиллагаанд хяналт болон зохистой удирдлагыг хэрэгжүүлэх тогтолцоог бий болгож, тасралтгүй, боловсронгүй болгох үйл явцыг л засаглал гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл байгууллагын үйл ажиллагааны үр дүн илэрхийлэх, хариуцлагыг дээшлүүлэх гол арга зам. Байгууллагад дүрм, журам, үр дүнтэй зохион байгуулалтыг бий болгож хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилт хэрэгжилтийг хангах арга хэрэгслийг хэлж байгаа юм. Мөн түнчлэн засаглал нь хамтрагч талуудын харилцаа холбоогоор зохицуулагддаг ба үүнд дараах асуудлууд хамрагдана. Байгууллагын ирээдүйн хөгжлийг урт хугацаанд тодорхойлох шийдвэрүүдийг гаргах, гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, гишүүд, хандивлагчдын хоорондын уялдаа холбоо, эрх ашиг, үүрэг хариуцлагыг нарийн тодорхойлох зэрэг асуудлууд хамрагддаг. Байгууллагын засаглалын хэлхээ нь ашигын төлөө бас байгууллагын хувьд бол гүйцэтгэлийн шалгууруудаар тодорхойлогдох бөгөөд гүйцэтгэлийн шалгууруудыг тодорхойлоход үүнд хандивлагч байгууллагууд, бусад хамтрагчид, засгийн газар гэх мэт олон талуудын оролцоо бий болдог. Харин ашигын төлөө байгууллагын хувьд бол мөнгө гаргагч буюу тухайн ашигын байгууллагыг эзэмшигч хөрөнгө оруулагчийн гүйцэтгэлийн шалгуураар тогтоогддог бол төрийн бус байгууллага буюу ашигын төлөө бас байгууллагын хувьд бол нийт оролцогч олон хамтрагч талуудын янз бүрийн шалгуур үзүүлэлтүүдийг хангах шаардлага гарч ирдэг гэсэн үг юм. Үүгээр засаглалын хэлхээ тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл төрийн бус байгууллагын засаглал хамтрагч талууд нөлөө үзүүлэх боломжтой байна гэсэн үг. Төрийн бус байгууллагын засаглалын хэлхээний асуудлууд гэвэл удирдах зөвлөлийн үүрэг, хариуцлага юу байх вэ? Удирдах зөвлөл хэний өмнө үүрэг хариуцлага хүлээх үү? Гүйцэтгэх алба хэний өмнө үүрэг хариуцлага хүлээх үү? Хандивлагчид гэж хин юм? Оролцогчид гэж хин юм? Байгууллагын хэмжээнд хандивлагчдын үүрэг юу байх вэ? Шударга, үнэн, зөв үйл ажиллагаа, хяналт гэж юу хэлэх вэ зэрэг эдгээр асуудлуудыг бодож үзэх шаардлагатай юм. Хэрвээ удирдах зөвлөл хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй бол засаглалын хэлхээний хувьд ноцтой асуудал үүсч байна гэсэн үг. Хэрэг удирдах зөвлөл нь гүйцэтгэх албатайгаа хариуцлага тооцох чадамжгүй бол мөн л засаглалын хэлхээнд эндэгдэл гарсан байна гэсэн үг. Засаглалын хэлхээний төгс бус үйл ажиллагаа ямар учраас бий болдог вэ гэхээр эцсийн хэрэглэгчдэд буюу бүх гишүүд мэдээллээр дутагдах байдал. Өөрөөр хэлбэл спахуудын хувьд эцсийн хэрэглэгчид буюу үйл ажиллагааны үр шимийг хүртэгч малчид мэдээлэлгүй байх. Малчид буюу тухайн төрийн бас байгууллагын гишүүд мэдээлэлгүй байх энэ байдал нь засаглалын хэлхээний төгс бус үйл ажиллагааны нэг шалтгаан болдог. Мөн түнчлэн хүчний тэгш бус хуваарлал, хувийн ашиг сонирхол, зорилт, үйл ажиллагаа нь эцсийн үр ашиг хүртэгчдээс илүү
Байгууллагын хувийн сонирхолд нөлөөтэй байх зэрэг эдгээр шалтгаануудын улмаас засаглалын төгс бус хэлхээ бий болдог байна. Тэгэхээр юуны өмнө та өөрийнхөө байгууллагын мэдээллийн хүртээмжийг үнэлэх хэрэгтэй бөгөөд тухайн мэдээллийн хүртээмжээс үүдээд танай байгууллагын засаглалын хэлхээнд ямар нэгэн ноцтой төгс бус байдал бий эсхийг тодорхойлох шаардлагатай. Төрийн бус байгууллагын засаглалын онцлог шинж давуу тал нь юу юм гэхээр төрийн бус байгууллагын эрхэм зорилго зорилтыг хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийн тулд үр дүнтэй зохион байгуулалт хяналтыг бий болгож цаашид хөгжүүлэх цогц үйл ажиллагаа. Энэ бол төрийн бус байгууллагын засаглалын онцлог шинж. Ашигын төлөө байгууллагт тухайн байгууллагын хөрөнгө оруулагч буюу тухайн компанийг үүсгэн байгуулагч нэг хүн гол нь шийдвэр гаргаж тэр хүн л хариуцлагыг үрдэг бол төрийн бус байгууллагын хувьд гишүүд, дэмжигчид, удирдах зөвлөл, гүйцэтгэх алба бүгд нэг нэгнийхээ өмнө хариуцлага хүлээж байдаг гэсэн үг. Давуу тал нь засаглалын давуу тал нь хяналт ил тод байдлыг бий болгодог. Мөн байгууллагын өөрчлөлт шинжилтийг бий болгож менежментийг сайжруулах боломж бүрдүүлдэг. Хандивлагч байгууллагын оролцоог бий болгодог. Төрийн бус байгууллагад үр дүнтэй зохион байгуулалт хяналтын тогтолцоог бүрдүүлэх, үлгэр жишээ байгууллага байх боломжийг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүн нэмэгдүүлэх, хандивлагчдын итгэлийг олох, байгууллагын удирдах зөвлөл болон ажлагчид хоорондын итгэлцлийг бий болгох зэрэг олон давуу талыг төрийн бус байгууллагын засаглал бий болгох боломжтой байдаг. Төрийн бус байгууллагын засаглалын зарчим нь үндсэндээ өөрийгөө удирдах, бүртгэл, хууль ёсны бүртгэлтэй байх, мэргэжлийн ур чадвар нөөцтэй байх, доктортой байдлыг хангасан байх, олон талын төлөөллийг хангасан байх зэрэг зарчим дээр тулгуурладаг. Өөрийгөө удирдах зарчим гэдэг нь юу хэлэх үү гэхээр төрийн бус байгууллага нь өөрийгөө удирдах, доктортой хөгжүүлэх бүрэн бололцоо нөөцтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл төрийн бус байгууллага нь удирдах зөвлөлөө сонгох бүрэн чадамжтай, удирдах зөвлөөрөө дамжуулаад үйл ажиллагаагаа шийдвэрүүдэ гаргуулдаг, мөн доктортой хөгжих бүрэн бололцоо нөөцийг хангасан байх шаардлагатай гэсэн үг. Бүртгэлийн хувьд төрийн бус байгууллагын холбогдох байгууллагуудад хуулийн дагуу бүртгэлтэй байх ёстой. Аль бие усны бүртгэлтэй байж байж хуулийн этгээдийн эрхийг болон үүргийг эдлэх эрхтэй болно гэсэн үг. Түүнчлэн мэргэжлийн ур чадвар нөөцтэй байх. Энэ нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй салбартаа байнга мэргэжил ур чадварын шинжилтийг хийдэг байх хэрэгтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хэрв спахууд бэлчээр хамгаалах чиглэлээр бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол тухайн газар бэлчээр байгаль орчинтой холбоотой чиглэлээр өөрсдийнхөө удирдах зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх албаны ажлагчид болон үр шимийг хүртэгч малчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд хандсан үйл ажиллагааг тогтмол хийж шинжилдэг байх хэрэгтэй гэсэн үг. Мөн доктортой байдлыг хангах зарчим тулгуурлал нь тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагаагаа тасралтгүй хянаж удирдах боломжтой байх шаардлагатай гэсэн үг. Мөн хэсэг бүлгийг төлөөлж тэдний эрх ашиг нийгмийн хариуцлагыг илэрхийлдэг байх шаардлагатай. Өөрөөр хэлэх юм бол спахуудын хувьд малчдыг төлөөлж тэдний эрх ашиг нийгмийн хариуцлагыг илэрхийлж байна гэсэн үг юм. Төрийн бус байгууллагын засаглалын шинж чанар нь үнэнч шударга байх, хяналтын үйл ажиллагаатай, олон талын оролцоотой, нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээдэг, ил тод, альва үйл ажиллагаа нь ил тод, санхүүгийн болоод үйл ажиллагааны хувьд ил тод, стратеги зорилттой, сахилга баттай, бие даасан байдалтай буюу төрөөс болон ямар нэгэн улс төрийн хүчнээс хамааралгүй нийгмийн хариуцлага ухамсарлсан нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд нь үр дүнтэй байх шаардлагатай гэсэн үг юм. Эдгээр шинжийг хангасан тохиолдолд төрийн бус байгууллагын засаглал бүрэн утгаараа буюу сонгодог утгаараа зөв зохистой ажиллах боломж бүрдсэн байна гэж ойлгож болно. Стратеги зорилгын зураглал, засаглал ба стратегийн алсын харааны хамаарлыг дэлгэц дээрх схемээс харуулхад засаглалын бүтцэн стратегийн алсын хараа, үүнээсээ салбарлаад нийгмийн хариуцлага ба ёс зүй, этик, хамтрагч талуудын хүлээлт энэ бүгд хоорондоо хамааралтай гэсэн үг юм. Хамтрагч, оролцогч талууд гэж хин юм бэ? Ялангуяа төрийн бус байгууллагуудын хувьд. Хамтрагчид гэдэг бол хувь хүн ба бүлэг хүмүүс байх ба байгууллага тэдний зорилгыг гүйцэлдүүлж, эргээд байгууллага тэднээс бас хамаарал бүхий байдаг. Танай төрийн бус байгууллага буюу спахын хувьд хамтрагч гэж хин бэ? Ямар хамтрагчид танд байна уу? Тэдгээр хамтрагч тус бүрийн оролцоо ямар байна? Байгууллага тэднээс эргээд хэрхэн хамаарч байна вэ гэдэг асуудлуудыг та эргцүүлэн бодно уу?
оролцогч талуудын зураглалыг хийж үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл оролцогч талуудын хүлээлт болон хүчин чадлыг тодруулж, улс төрийн хувьд чухал байдлаар нь зэрэглэн тэдгээрийн ач холбогдлыг ойлгоход оролцогч талуудын зураглал танд тус болно. Оролцогч талуудын хүлээлт бол төрийн бус байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд бас болж байдаг. Өөрөөр хэлэх юм бол оролцогч талууд төрийн бус байгууллагад тодорхой хэмжээгээр нөлөөлөн оролцдог бөгөөд өөрсдийнхөө хүчин чадлыг дайчлан нөөц боломжоор хамтран альва нэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байдаг. Тийм учраас оролцогч талуудын зураглалыг амжилттай сайн хийх нь ямар үйл ажиллагааг хинтээ хамтарч хэнийг оролцуулж хийх вэ гэдгийг тодорхойлоход тусалдаг буюу нэг талаар өөрийнхөө нөөцийг тодорхойлоход туслах алхам болно гэсэн үг. Эрх мэдэл сонирхлын матрицыг дэлгэцснээс хараарай. Энэ дээр оролцогч талууд эрх мэдлийн хэмжээ ямар байхад сонирхлын төвшин ямар байх үед оролцогч талууд хэрхэн яаж оролцдог талаар үзүүлсэн байгаа юм. Эрх мэдлэл их, сонирхлын төвшин их байх тусам хамтрагчид буюу оролцогчид гол нь тоглогчид байх хандлага өндөр байдаг бөгөөд сонирхлын төвшин бага, эрх мэдэл их төгсөн тохиолдолд зөвхөн сэтгэл ханамжтай байх боломжтой болно. Хамтрагч талуудын зураглалыг хийхдээ хамтрагч талуудыг тодорхойлохдоо дараах асуултуудыг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд стратеги болон зорилгоо тодорхойлох үед ямар оролцогч талын хэрэгцээг илүү харгалзан үзэх вэ? Учир нь төрийн бус байгууллагууд олон оролцогч талын хэрэгцээ сонирхлыг нэгэн зэрэг харгалзан үзэх шаардлагатай болдог. Тийм учраас хэнийхийн тухайн нөхцөлд илүү их хагалзан үзэх вэ гэдгийг энэхүү хамтрагч талуудын зураглалыг гаргаснаар тодорхойлох боломжтой болно. Мөн засаглалын хүрээнд өнөөгийн сонирхол болон хүчин чадалд энэ нь нөлөөлөх үгүй юу гэдгийг тооцсон үзэх шаардлагатай. Хэрвээ өнөөгийн сонирхол болон хүчин чадал нь засаглалын хүрээнд хүчтэй нөлөөлөхөр байвал үүнээс гарах үр дагавар юу байх вэ гэдгийг тооцоолох шаардлагатай гэсэн үг. Стратегийн хүчийг сааруулагч болон хурдасгагч нар нь хэн байна? Үүдгээрийг тодорхойлсноор хурдасгагчийг ямар хэмжээнд оролцуулах, сааруулагчийг мөн ямар хэмжээнд оролцуулах талаараа тодорхойлох боломжтой болно. Гол оролцогч талуудын сонирхол болон хүчин чадлыг залуурдаж болох уу, үгүй юу гэдгийг тооцоолж төлөвлөгөөгөө гаргах боломжтой болох юм. Эцэст нь энэхүү бүлгийг дүгнэн хэлэхэд төрийн бус байгууллага сайн засаглалтай байвал амжилттай ажиллана. Удирдах зөвлөлийн үүрэг хариуцлага нь төрийн бус байгууллагын засаглалын үндэс суурь нь болж байдаг. Түүнчлэн засаглал нь төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон байгууллагын ажлагчдын итгэцлийг байгууллагын ажлагчид хоорондын итгэлцлийг бий болгодог. Засаглал нь байгууллагын өөрчлөлт шинжилтийг бий болгож менежментийг сайжруулна. Хандивлагч байгууллагын идэвхтэй оролцоог бий болгодог бөгөөд төрийн бус байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлдэг байх нэ. Төрийн бус байгууллагын стратегийн менежментийн хүрээнд хийгдэж байгаа 4 хичээл үгээр өндөрлөж байна. Энэхүү бүлэг сэдвийг эцэст нь дүгнэн хэлэхэд төрийн бус байгууллагын засаглалын зарчим нь ардчилсан төрийн зарчимтай ижил бөгөөд эцсийн хэрэглэгчид болох малчид төрийн бус байгууллагын үндэсгэн байгуулагчид байдаг бөгөөд спахуудын хувьд эдгээр малчдын унган хэрэгцээнд суйрлан байгуулагдсан учраас энэ утгаараа малчид төрийн бус байгууллагуудыг үүсгэн байгуулагч буюу төрийн бус байгууллагын эцсийн үйлчилгээг үйл ажиллагааны үр шимийг хүртэгчид гэсэн үг юм. Төрийн бус байгууллагын малчид өөрсдийнхөө хурлаар удирдах зөвлөлийн гишүүдээ сонгон томилох бөгөөд удирдах зөвлөл нь малчдын өмнө хариуцлага хүлээдэг, малчдын үг саналыг сонсон хүлээн авч тодорхой асуудлуудаар шийдвэр гарган төрийн бус байгууллагыг удирдан явдаг залуурдагч гол хүчин бөгөөд удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг өгсөн үргийг удирдах зөвлөлийн өмнө хариуцлага хүлээдэг гүйцэтгэдэг бөгөөд гүйцэтгэх албад нь малчдад болон удирдах зөвлөлд тайлагнаж өөрсдийнхөө үйл ажиллагааг үнэлүүлж дүгнүүлдэг, удирдах зөвлөл нь гүйцэтгэх албаны үйл ажиллагааг үнэлж дүгнэж удирдан залж чиглүүлдэг, шийдвэр гарган үүрэг өгдөг. Гүйцэтгэх алба нь удирдах зөвлөлийнхөө өмнө хариуцлага хүлээдэг, харин удирдах зөвлөл нь малчдын өмнө хариуцлага хүлээдэг, малчид буюу гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, гурвалсан хоорондын хамааралтай тогтолцоог хэлж байгаа юм. Хэрв энэхүү төгс зураглал засаглалын бүтэц танай төрийн бус байгууллагад хараахан бий болоогүй байгаа бол үүнийг бий болгохын тулд яралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай юм. Улс аймгийн түргэн сүмийн бэлтгэл ашигтай холбооны тэргүүн ноён дэлгэр миний 2014 оны 1-р сараас аймгийн бэлтгэл ашигтай холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ажиллаж байна. Энэ аймгийн удирдах зөвлөлийн туршлагыг би юм сумдаа хэрэгжүүлж дундын сан болоод бүхэл явуулж байгаа үйл ажиллагаагаа
ил тод нээлттэй мэдээллийн самбарт бол байршуулж ажиллаж байгаа. Ингээд төрийн бас байгууллагын менежмент ба засаглал бүлгийн бие даалтын ажлыг та бүхэн танилцуулъя. Байгууллагын хувьд оролцогч талуудыг тодорхойлж, тус бүрийн оролцоо үүргийг тодорхойлно. Хоёрдугаарт нь байгууллагын үйл ажиллагааны үр дүн хянах гүйцэтгэлийн шалгууруудыг тодорхойлон хяналтын механизмыг боловсруулна. Эдгээр даалгавруудыг ирүүлснээр та энэхүү 4-р хичээлийн ялагч болон 100,000 төгрөгийн эзэн болох боломжтой байгаа юм. Ингээд энэхүү 4 хичээл дууснаар бидний эхний төрийн бас байгууллагын менежмент засаглалын сэдв дуусч байгаа бөгөөд энэ 4 хичээлийн төгсгөлд та өөрийн байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, зорилготуудыг нэг бүрчлэн тодорхойлсон байна. Эдгээрээс улбалан байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөгөөг ойрын, дундын болон хэдийн зорилготуудтай уялдуулан боловсруулан гаргасан байна. 3-дугаарт нь байгууллагын хөгжлийн стратегийг тодорхойлох зорилгоор гадаад дотоод орчны шинжилгээнүүдийг хийсэн байна. 4-дугаарт нь хүний нөөцийн бодлогоо тодорхойлсон байх болно. 5-дугаарт нь байгууллагынхаа бүтцэд зохих өөрчлөлтүүдийг хийж шинжилсэн байна. 6-дугаарт нь ил тод байдал, хяналтын тогтолцоог тодорхойлж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлсон байх юм. Эцэст нь гишүүдийн цар хүрээгээ тодорхойлж гишүүнчлийн журмаа боловсруулан гаргасан байх болно. Эдгээр нь танай төрийн бас байгууллагын цаашдын үйл ажиллагааны үндэс суурь болно гэдгийг анхааран үзээрэй. Ингээд энэхүү 4 хичээлд амжилттай оролцсон та бүхэнд баярлалаа. 4-р хичээлийн даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн ирүүлнэ гэдэгт найдаж байна. Чанартай цаг хугацаанд нь хийж гүйцэтгсэн нэг ялагч 100,000 төгрөгийн шагналын эзэн болох боломжтой гэдгийг дахин сануулъя. Ингээд дараагийн сэдвээр уулзах хүртлээр түр баяртай.